Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэл цөөрөөсөн хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сүрэн тесвэрлэх чадахыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлж, батлан хамгаалах салбарт 2025 оныг эх оронч Монгол их сэргэлтийн жил болгон зарласан. Энэ хүрээнд эх оронч дарханчууд 1 сарын 1-ыг аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн засаг даргын хамгааллын газрын цэргийн иш табаас дараалал өнөөдөр тус аяны нээлт найрамдал талбайд боллоо. Аяны хүрээнд сарын туршид эх оронч хүслийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа, хилэлцүүлэг, техникийн үзэсгэлэн, эх орон танай хүндэтгэлийн тоглолт, соёл урлаг гэгэрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулна. За ер нь бол эх орноо хайрлах гэдэг бол хамгийн энгийн өдөр тутмын ажил амьдралын хэм маяг хөвшил хандлага эерэг одоо нийгмийн оролцооноос шалтгаалдаг. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллага иргэн бүр өдөртөө оролцох ийм боломжтой ийм аян байх юм аа. Тэгээ хамгийн түрүүнд бол манай тусгай чигүүргийн байгууллагууд нэгдэж өнөөдрийн нээлтийн арга хэмжээг амжилттай сайхан зохион байгуулж байгаа. Араас нь дөнгөж сая аймгийн соёл урлагийн одоо байгууллагын нийт уран бүтээлчид нэгдэж байгаагаа илэрхийллээ. Хүн болгоныг энэ аянд нэгдээсээ дарханчууд эх орны төлөө юу хийж чадахын, юу бүтээж чадахын, иргэн бүр ямар оролцоотой байж болохын гэдэг дээр дуу хоолойгоо өргөж оролцоогоо нэмэгдүүлээсэй гэж ингэж уриалж байна. Тэгээд нийт дарханчуудаа болон тусгай чигүүргийн байгууллагт ажиллаж байсан, ажил үйлсээ зориулсан ахмад дайчидтай, за мөн өнөөдөр алба хааж байгаа энхийг сахиулагчид, хурандаа офицер, одоо гэрээт цэргийн албан хаагчидтай, цэргийн бүх байгууллагт ажиллаж байгаа ажилтан албан хаагчидтай, эр цэргийн баяр, Монгол цэргийн өдөр 104 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлээ. Аз жаргал, эрүүл амжилт бүтээлээ гэсэн юм. Сарын хугацаанд одоо бүх төрийн цэргийн байгууллагууд нь тусгай чиг үүргээ харуулсан хүүхэд залуучууд эх оронч үзэл төлөвшүүлэх ажлыг хийнэ. За эх оронч гэхээр одоо хүүхэд залуучууд маань их эцгээ хайрладаг, их байгаль дэлхийгээ хайрладаг. За олон одоо ажлуудыг хийхээр байгаа. За үүнтэйгээр одоо цэвэрч дарханч болд юм уу те бид нар бүгд одоо хамтраад өнөөдөр 1 сарын 1-ыг ингээд зохион байгуулж байгаа. За өнөөдөр энэ баярын арга хэмжээндээр бид нар цэргийн штабын зүгээс цэргийн насанд хүрсэн залуучууд бас цэргийн өргөтний үнэлэх бас гардуулж байгаа. За мөн оюутан цэргийн бүртгэл бол явагдаад дууссан. За энэ сарын 19-20-нд бол одоо эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтыг авнаа. Тэгээ үндсэндээ энэ жил бид нар оюутан цэргийн сургалтыг, мэргэжил болох сургалтыг зохион байгуулна. Мөн одоо дөл одоо улсын аврах шалгаруулах хүүхдүүдийн тэмцээн уралдаан байгаа. Тэнд бид нар бас урьдчилсан байдлаар аймгийн хэмжээний аврах шалгаруулах тэмцээн уралдаан зохион байгуулах. Нээлттэй арга хэмжээний үеэр Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Дархуул аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах 9 төрөл цогцлбор тэмцээний аваргуудад шагнал гардууллаа. Мөн энэ онд 18 нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх батламж гардуулан өглөө. Энэхүү өдөр би оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа. Тэрэндээ бүртгүүлээд өнөөдөр оюутан цэргийнхаа үнэмлэхийг болон батламжийг гартаж авах гээд ирсэн байна. Оюутан цэргийн хамгийн том давуу тал бол нэг жилийн цэргийн албыг 3 сард эзэмшээд иргэнэ. Энэ маш том давуу талтай. Яг бол цаг хугацаа хэмнэн. Тийм учраас оюутан цэрэгт хамрагдсан илүү их цаг хугацаагаас гадна олж авах бүх мэдлэгээ 3 сарын дотор олж авах гэдэг нь маш том давуу талтай. Бүх ирчүүдтэй эр цэргийн баярын мэндийг хүргье. Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил Монгол цэргийн өдрийн мэндийг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн батлан хамгаалах зэвсэгт хүчинтэй ажил амьдралаа холбосон үе үеийн ахмадууд нийт